Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээ албаагчид гэрээс нь зурагт мөнгөн тоногтой имэйл, зөвөрийн компьютер, гаражнаас нь автомашин хулгайлсан этгээдийг шуурхай ажилласны үр дүнд илрүүллээ. Эдгээр зүйлсийг эзэнт нь хүлээлгэж өгсөн байна. Гэмтэргийн мэдээлэл гарснаас 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагад энэхүү мэдээлэл ирсэн ч цагдаагийн албаагчид түргэн шуурхай ажиллаж хэргийг илрүүлсэн юм а. Жижигхэн шуурхай бүрэлдэхүүн ажиллахад иргэн элийн гэрээс мөнгөн идэл, имэйл, мөн гаражт нь байсан Парадо маркийн автомашин алдагдсан зүйлийг цагдаагийн байгууллага түргэн шуурхай эрен сурвалжсны эцэст уг гэмтэргийг хээгч нь бусдаа бүлэглэн өмөлдсөн болохыг тогтоон шалгаж байна. За энэ 11 сарын 3-ны өдөр өнгөрсөн 4-р өдөр би нэг 2-3 хоногийн хугацаатай хөдөө нэг ажилдаа явсан. Тэгээд гэр эзгүй ахаар манай таран хулгай орсон байна. Тэгээд ашгүй харин Баянзүрх дүүргийн 3 дугаар хэсгийн цагдаа сэргэлэн ажилчид маш шуурхай илрүүлж миний алдсан юмнуудыг болоод ингээд охирлыг барагдуулж байгаад миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд цагдаа нар асар шуурхай ажилтан байна гэдгийг яг өөр дөр тохиолдсон зүйлээр л мэдэрлээ л дээ. За гэрээс машин, Парадо 78 автомашин, тэгээд зурагт, компьютер, зургийн аппарат, тэгээд цүнх мөнх гэх мэтийн тийм юмнууд зүйлүүд алдагдсан байна. Имэйл тий. Ийм ард иргэд маань гэмт хэргийн талаарх гомд мэдээллийг цагдаагийн байгууллагад түргэн шуурхай өгснөөр уг хэргийг илрүүлэх юм боломжтой байдаг. Тийм учраас иргэд маань хулгайн гэмт хэрэгээс урсан сэргэлж ямар нэгэн хулгайн эд зүйл зарж байгаа ийм мэдээлэл өөрсдөнд байх юм бол цагдаагийн түргэн шуурхай мэдээлэх хэрэгтэй байна. Сая л одоо яг өөртөө ийм тулгараал яг анзаарч бодлоо харлаа. Урд нь ерөөсөө энэ талаараас бодож байгаа юм шиг байна. Сая ингэ бодож байхад энэ хэргийн дараа ингэ бодож байхад наад захын одоо явхдаа хажуу хөрш айлуудаа явсан гэдгээ дуулгах юм уу хэлж сануулах хэрэгтэй байсан юм байна. Магадгүй хороо бол нэг хэсгийн цагдаа нартаа магадгүй дуулах ёстой ч байсан юм байна. Мөн гэр орондоо харуул хамгаалалт тохиоллын системтэй болох цонхоо ялангуяа нэг давхарт байдаг тийм айлууд цонхоо төмөрлөж хамгаалалт юм хийхгүй бол энэ болохгүй байсан юм байна. Тэр бүхнийг тиймэрхүүнүүд би хийж чадаагүй байсан бол ийм хэмжээний охирол амслаа гэж бодож байна. Харин ч энэ цагдаа нар шуурхай ажиллаж миний алдсан зүйлсийг олж өгсөнд л маш их баярлж байна да энэ цагдаа. Шингэлтэд дүүргэх цагдаагийн 1-р хэлтэс насанд хүрээгүй иргэд бүлэглэн дээрмийн гэмтэрг үйлснэгийг цагдаагийн албаагчид илрүүлэн шалгаж байна. Энэ хэрэг нь шөнийн тэг цаг орчимд гарсан байна. Гэтэл гэмтэргийн хохирогчд нь 15 настай хүүхдүүд байж сүүлийн үед эцэг эхийн хараа хяналтсуул учраас хүүхдүүд гэмтэрэгт холбогдох эрүүл мэнд эд хөрөнгөөр хохирох тохиолдлууд гарсаар байгаа. Эцэг эх асран хамгаалагчид өөргөө биелүүлж хүүхдээ хинтээ найзалж нөхөрлөн ямар зүйл хийж байгааг анхаарч болзошгүй гэмтэрэг аюул ослоос урьсан сэргийлэх шаардлагатай байна. Өчигдрийн байдлаар одоо тус цагдаагийн хэлцэн хариалагдах Чингэлтэй дүүргийн 3 дугаар орны нутаг дэвсгэрт бага насны хүүхдүүд хараа хяналтгүй шөнө 23 цагийн үед одоо гуруула сааданд явж байхад нь бүлэг 6 залуучууд одоо эрэгтэй эмэгтэй нийлсэн 6 залуучууд байж байгаа. Дуцаар нь яриад өгьегээд уцыг аваад өгөхгүй ингээд цухтлаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагт ирсний дагуу манай цагдаагийн байгууллагын албаагчид шуурхай ажиллан эдгээр 6 хүүхдийг одоо цагдаагийн байгууллагт авчран шалгаж байна. Найзтайгаа удаж яваад манай найзал ондоо тэгээд энд ирсэн. Тэгсэн нэг 3 жаахан хүүхд ирээд тэгвэл манай энэ л тэр уцын авцсан байсан юм шиг үл. Тэгэл харин
нэмэлтсэн чинь ингээл хэрэгт бол. Үгүй эхэндээ авцсан байсан л та. Тэгээд уцааны ихт нь уцыг нөгөөж гэсэн чинь надад байхгүй. Тэр нөгөөд хүүхдэд байгаа гэд тэгсэн баггүй юу. Тэгэхээр би загасаа байхгүй юм аа гэж таад бид гурав бицгад байнуудын голд орсон чинь харин манай нэг найзаас уцсан хараад ирсэн. Нэг нь S3, нэг нь S2 л гэж хэлжсэн. Гэтэ тэр S2-ыг нь бол хараагүй S3 байсан. Эхлээд бид гурав явжсэн. Жохо уучаад тэгээд найз өхний ирсэн. Хоёр найзтай. Тэгээд бид хэд байгаа тэрэд цаана юм яриа тэнцэнэ 3 их сууж ирсэн. Тэгэхээр би очиад юм яриад эхлээл зүгээр инээд л шөөрөө сууж ирсэн. Тэгээд тэр юм мах бодлол бол байгаагүй. Нэг мэдэн чинь тэр 3-ын нэг нь юу яагаал уцмат чинь тэгэл нэг сайн битггүй өөрөөс шанс өгсөн байсан. Нөхөр хамс чинь юм юмсэн. Энэ согцноос болсон архи уусан тэрэнд мас урч тэгээд өөрөө юу хийж байгааг юу чадахгүй анхаарч чадахгүй. Тэгээд ийм л юмсэн баг. Хүүхдээс үлдэж байгаа гэмтэргийн одоо хэргийн өнгөөр нь аваад үсгээр одоо насан турш хүүхдүүд ихэвчлэн 2 төрлийн гэмтэргийг үлдэж байна. Энэ нь болохоор бусдын дөрөнгийг хулгайлах гэмтэрэг, бусдын бие махбодод гэмтэл учруулах гэмтэрэг. За мөн хүүхдийн эрх ашиг хохирсон гэмтэргийн судалгаанаас хараад үзэхэд мөн л одоо энэ 2 төрлийн гэмтэрэг одоо зонхилж үлдэж идэг. Ер нь хүүхдээс үлдэж байгаа нийт гэмтэргийн 65-аас 70% бол тогтмол одоо эзэлж байгаа юм судалгаанууд бол гарч идэг. Тэгэхээр энэ дээр бид нар цаашид хүүхдийг гэмтэрэг өртүүлэхгүй байх, гэмтэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамгийн одоо гол анхаарах хүмүүс маань өнөөдөр эцэг их чуд байгаа, асран хамгаалагч нар байж байгаа. Ялангуяа энэ дээр гэр бүлийн орчин их нөлөөтэй юм. Тийм ээ, хүүхдийн одоо үндсэн хүмүүжил, гэр бүлийн хүмүүжил бол энэ дээр бас их түлхүүн одоо нөлөөлсөн гол шалтгаан төгсөл нь болсон юм одоо болсон судалгаанаас бол харагдчихэдэг. За нөгөөтэйгүр мэдээж боловсролын байгууллага бол энэ дээр одоо анхаарах ёстой, тийм ээ. Ялангуяа энэ анги үдирдсэн багш нар байж гин, сургуулиудын нийгмийн ажилтнууд байж гин, бусад одоо сургууль хүмүүжүүлэгч багш нар байж гин, тийм ээ. Энэ багш нар маань хүүхдүүдийг одоо гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол өдөр болгон одоо тийм ээ энэ ажлыг сургууль дээр зохион байгуулж явах хичээл одоо тарах үеүүдэд нэг 5 минутын ч юм уу зориулаад хүүхдүүдэд сэрэмжлүүлэг мэдээллийг бас өгчдөг байх зэрэг ийм ажлуудыг бол ер нь өдөр тутам хийж явах нь одоо хэрэгтэй гэж үзэж байна. Насанд хүрээгүй хүмүүсийг гэмтэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас хичээлийн шинжил нэгдсэн арга хэмжээг 2016-ны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд зохион байгуулан үр дүнгийн тооцож ажилласан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хулгай, дээрэм, булаалтын гэмтэргээс сэргийлэх чиглэлээр 2016-ны 9-р сарын 15-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаатай арга хэмжээг нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Сүүлийн үед гэмтэргийн улмаас хүүхдийн эрх ашиг хохирсон талаар мэдээлэл үүс хэрэг мэдээллийн байгууллагуудаар гаргуулсан. Энэ асуудалтай холбогдуулан иргэд олон нийтэд зориулан хүүхдтэй холбоотой мэдээллийг явуулах, нийтлэгтэй холбогдох байгууллагаас авч байх, үнэн зөвсгийг нэгтгэсний үндсэн дээр мэдээллийг анхаарах хэрэгтэй гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Цагдаагийн ерөнхий газрын мэдээ шуурхай удирдлагын төвийн 102 тусгай дугаарын утсанд 2016-ны эхний 10 сард 599,391 дуудлага мэдээлэл ирснээс хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн ангиллалын 13,680 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нийт дуудлага мэдээллийн 2.3%-ийг эзэлж байна. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн ангиллалын дуудлага мэдээллүүдээс 1204 буюу 8.8% нь 2 буюу түүнээс дээш удаа ирсэн дуудлага мэдээлэл байдаг юм. Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн ангиллалын дуудлага мэдээлэл нийслэлийн хэмжээнд хоногт 20-45, сард дунджаар 1300 бүртгэгдэж байна.
Харин дүүрэгдэх цагдаагийн нэг хэлтэст хоногт дунджаар 8-аас 10 сард 60-аас 110 дуудлага мэдээлэл бүртгэгддэг байна. Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчд нь өөрсдөө хүчирхийлэл дарамтнд байгаагаа мэддэггүй, байх ёстой үйл явдал мэт хүлээж авдаг, мөн хуулийн байгууллага тэр бүр мэдээлдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл хаалтай хаалганы цаана үлдэгдэж, удаа дараа давтагдан, хин нэгэнд гэмтэж бэртэн, амь нас нь хохирсон тохиолдолд хуулийн байгууллагад мэдээлэгдэж байгаа нь иргэдийн энэ төрлийн гэмтэргийн хор хохирлын талаарх мэдээлэл дутмаг байгаатай холбоотой юм а. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийллийн гэмтэрэг жил бүр өсөж байгаад ажилгүйдэл ядуурл архитал нөлөөлж байгаа нь судалгаанаас харагдаж байгаа юм а. За гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж байгаа гэмтэрэг зуршлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон талд харах хэмжээнүүдийг авч зохион байгуулдаг байгаа. За үүний нэг тод жишээ нь бол одоо хонх дарж хаалга тухшиг гэдэг юм хөдөлгөөнийг бид өрнүүлээд байна. За энэ хөдөлгөөний зорилго нь юу вэ гэхээр нийслэл хотод одоо 102 тусгай дугаарын утсанд нийтдээ хүүхэд гэр бүл хүчирхийллийн ангиллын 13,000 дуудлага ирсэн байгаа юм. Энэ 13,000 дуудлагын 1,204 нь удаа дараа буюу 2-оос дээш удаа хандсан дуудлага байтэй. Тэгэхээр энэ 1,204 айл өрхийг хяналтандаа авах, дээрээс нь иргэд олон нийтэд гэр бүлийн хүчирхийллийн талаар зөв ойлголт өгөхтэй энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэлд цуглуулах ажилд иргэд олон нийтийг одоо татан оролцуулах чиглэлээр бас энэ хонх дарж хаалга тухшиг гэсэн энэ хөдөлгөөнийг өрнүүлж байна. За манай хөдөлгөөнд бас Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монфемнет гэдэг төрлийн бас байгууллага, мөн дээрээс нь Улаанбаатар их сургуулийн гэр бүл сэтгэл зүйн танхим гээд маш олон байгууллагад хамтран ажиллаж байгаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр хуучнаар барилга үйлдвэрлэх комбинатын харалдаа замын урд байрлах дулааны шугам болон өндөр хүчтэйн шонгийн дэргэд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цаг 30 минутын орчимд шатаж түлэгдсэн хүний цогц цолцсон. Цогцсон нэлэнхүйдээ шатаж харлан нүүрссэн лий гэсэн бичгтэй металл давч гутлын үдээсний нүхний төмөр тоноглолтой төстэй цаграг хэлбэрийн жижиг металл 6 ширхэг зүйл илэрсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр уг цогц нь 165-аас 170 орчим сантиметр урттай 25-аас 35 орчим насны эрэгтэй хүний цогц болох нь тогтоогдсон байна. Иймд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс одоо хүртэл оршин суугаа газраас сураггүй алгуулсан олдоогүй байгаа 25-аас 35 орчим насны эрэгтэй хүн байвал Баянгол дүүрэгдэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн 94 54 TG 89 TG 37 47 дугаар хуудасаар холбоо орно. Залуу удирдах ажилтнардан хандаж хэлэхэд нэг удирдлагатай, нэг зорилготой, нэг шугамд ажиллаж чаддаг тийм хамт олонний ажил үйлс их өөдрөг байдаг юм. Хошуучгийн ирэл самдаг очир.